Би нэгдүгээр төдий аж ахуйн салбарт өнгөрсөн энэ 30 хэдэн жилийн хугацаанд хичнээн төсөл хөдлөлөөр хэрэгжвэ. Хэдэн төрлийн санхүүжилттэй байваа. Эргэн төлөлт нь юу байваа гэдэг ийм тоочны асуулт асуусан. Та хариулсангүй. Хоёрдугаар төсөл хэрэгжүүлэх одоо энэ саналаа эхлээд одоо хэдэн төслөөсөө хэдэн яамны санаачлагаар хийгээд хэдэн санхүүжилэгчийн санаачлагаар хийгээд байгаа. Санхүүжүүлэх гэсэн болгоныг оруулж ирээд ингээд байх юм уу? Энэ чинь Монгол улсын гадаад өрөөд тэр хэрэг нэмэгдээл байгаа шүү дээ. Та бас энд хариулсангүй. Дараагийн юм бол байга тайлангаа та ирүүлээгүй тухай ярьж байна. Байгаа бол тэгээд трийг ирүүлэхгүй юу ийжсэн. Өчтөр 8:30 танаа юм ирсэн 22:30 20:30. Дөрөвдүгээр салбарын эренбэлсэн асуудлууд би танаас асуугаад байхад та юу? За гишүүний асуултанд тодруулж хариулъя. Ер нь яамдууд гэдэг мөнгөний тухай ярих гөөмөнд дургүй юм а. Энд чи одоо бид наад мөнгийг чинь баталсан дараа нь Монголын ард түмэнд төлнө. Тэгээ Монголын ард түмэн биднийг сонгосон юм байгаа шүү дээ. Хянаараа гэж, араас нь яваараа гэж. Тэгэхээр саяны асуултанд их тодорхой хариулж өгнө. Дөрөвдүгээр номерын микрофоныг нээж өгье. За эдгээр гишүүний асуултанд тодруулж хариулъя. За бодлогын хувьд салбарын яам дээр ирэмбэлсэн төслүүд байна. Монгол улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, за дунд хугацааны хөтөлбөр, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын яамны төлөвлөгөө байгаа. Энэ дотроосоо бид нар бодлогын хувьд айл ажлууд ихний ээлжинд хийгдэх үү, айл ажлууд нь улсын зэвсгээр хөрөнгө оруулалттай байгаа, айл салбар нь хөрөнгө оруулалтгүй байгаа гэдэгт ажлуудаа эренбэлтгээ. Энэ эренбийн хүрээнд л хийгдэж байгаа. За энэ мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл, за услаатай газар тариалангийн төсөлд бид нар манай хөдөө аж ахуйн салбар байгаль цаг уур одоо хурмстаас бүрэн хамааралтай. Бид нар одоо газар тариаланг одоо байгаль цаг уураас одоо хамааралтай биш уур амьсгалын өөрчлөлт тасан зохицох чадварыг нэмэгдүүлэх хүрээнд энэ услаатай газар тариаланг хөгжүүлэх, хамгаалагдсан хөрсний тариаланг нэмэгдүүлэх. Мал эмнэлгийн бүтэц тогтолцоог бид нар 17 онд мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиа батлаад энэ За нэмэлт хариулт боломж 4 номерын микрофонд өгье. Хамгийн гол нь энэ 92-3 оноос хойш хэдэн төгрөгийн төсөв одоо зээл тэгээ үрдэн юу байгаа вэ? Тийм байдлаар асуудлуудыг төслүүдийг эренбэлж хэрэгжүүлж байгаад за өнгөрсөн хугацаанд 92 оноос хойш төслүүдийн одоо мэдээллийг бол ирүүлээгүй. Өнгөрсөн одоо хүнсэд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдлын эрхлэх төслийн хүрээнд хүнсэд аж ахуйн яам дээр хэрэгжиж байгаа төслүүд гэдэг агуулгаар ерөөс учраас танилцуулгыг энэ хүрээнд хийж байгаа. За яг 92 оноос хийсэн төсөл хөтөлбөрүүдийг наривчилж гаргаад хуримтлагдсан үр авалгуудыг тооцоод одоо мэдээллийг танд одоо ирүүлье. За манай дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, салбарын нийт үр авалгын хэмжээ, за олон улсын байгууллагуудтай хэрэгжүүлсэн төслийн үр авалгын хэмжээ тооцоонууд бол одоо бүгд гараад тэгээд тайлагнаад улсын их хурал дээр үндэсний аудитын байгууллага ингээд танилцуулаад явдаг.